2.4-аар USD франк. Энэхүү арилжаа хэрхий хийцнийг хамтдаа харцгаая. Тухайн үед USD франкийн хувьд daily time frame үнцүүлгүүнд downtrend сэлэм зонтой байсан. Trace төлөв 2036 level дээр ирээд initial bounce-тай impulse төлөв явах боломжтой байсан боловч fail хийчихсэн байсан. Тийм учраас үнцэн төлөв маань daily time frame-ийн өмнө ёроол руу breaking хийсэн нь өөрөө buying volume өсөх шалтгаан болж өгсөн. Тийм учраас daily time frame-ийн өмнө ёроол руу breaking хийсэн buying volume өсөж байгаа internal-аараа даунтай, swing гэрээ даунтай ч гэсэн daily time frame-ийн counter чиглэл арилжаа хийх боломжтой гэж үзсэн байна. 4 цаг дээр хөдөлгөөн тухайн үедээ uptrend trend buying зонтой байсан бөгөөд өмнө байсан impulse хөдөлгөөн дээр нь Fibonacci татаад үзэх юм бол Fibonacci-гийн 23.6 level дээр таарсан initial bounce-тай impulse хөдөлгөөн маш өндөр buying volume өрч ирэх боломжтой гэдгийг сануулж өгсөн байдаг. Тэгэхээр daily time frame-ийн ёроол руу break хийсэн 4 цаг initial bounce-тай impulse хөдөлгөөн явах боломжтой гэдэг нь өөрөө маш өндөр buying volume-ийн эхлэлийг тавьж өгсөн. Ингээд daily time frame-ийн ёроол руу break хийхдээ 30 минут uptrend trend buying zone-той байсан бөгөөд 30 минутын uptrend trend buying zone trace хөдөлгөөн нь нэг support-н дээр ирж 61.8 level дээр шалах үед ёроолын candle дээрээс арилжаанд орсон байдаг. Энэхүү uptrend buying zone trace хөдөлгөөн дээш явсаар Fibonacci-гийн level дээр буюу хас 27 дээр дуусаад дараа нь гарсан NFP дээр харин доошоо шумбсан байдаг. Тийм учраас маш торгон мөчөд бид нэр арилжаанаас гарч чадсан гэдэг нь хамгийн гайхалтай. За тэгээд үүн шиг арилжаануудыг хамтдаа хийх хүсвэл та миний war room-ыг дээрээ мөн энэ арилжаануудыг хэрхэн хийгдэж байгаа гэдгийг мэдхийг хүсвэл pre signal авахыг хүсвэл мөн энэ арилжаануудтай холбоотой хичээлүүдийг үзхийг хүсэх юм бол нэг гэж комент хийгээд pre room маань хийгдэрэй.